За бүгдийн амгалан айлтгая. Орчин тажууд хөгжлүүлээд уншъя. Зохиолноосоо. За 10 газрын Ёнжун тийм ээ. За сад одоо жишээ нь сад амбуун Ёнжун гэж хэлэх сад амбуу гэж хэлэх хоёр бол адилхан тийм ээ. За Ёнсу жонва намжууе гэх. За номоо хараарай. Ёнсу жонва намжууе. За Ёнжун бол намбажуу байна гэж. За энэ чээ суглаа. Сад амбуун Ёнжун чөөж. Сад амбуун Ёнжун чөөж. Сад амбуун Ёнжун гэж хэлэх. Сад амбуу гэж хэлэх хоёр бол энэ нь бол нэг утгагүй тийм ээ. Сад амбуу Ёнжун чөөж нүмэр ёдтэй гэж. За сад амбуун Ёнжун шүү. Хаяа Ёнжун. Сад амбуун Ёнжун бол олон байна гэж. Сад амбуун хагсан намдаг тэргүүтээ 10 байна гэж. Хагсан намдаг суг жүр ёо бичрэр гэж. Жүр ёо бич. За хажиг сад амбуун жон сажин гэж. Тэгэхээр сад амбуу гэдэг маань бол хонлон тоолоо сад амбуу тоол тийм үү. Тэгэхээр сад амбуун одоо гимиг барах тийм ээ. Сад амбуун нэгдүгээр газрын одоо гим ийг арилгах гэдэг бол нэг гэсэндээ юу гэсэн үг? Томбон, тонломын банжаа болсон томбонг одоо барах задва тийм ээ. Сад амбуун жон гэдэг чинь бол томбон, тонломын банжаа болсон томбон гэх. Сад амбуун жон болсон томбон сажин ёндон зогвор жидвийн сад амбуун чимба. Ёндон зогвор жидва тийм ээ. Сад амбуугийн гимиг арилгаад эрдмийг төгсгөх. Тэр нь гол нь юу хэлж байгаа гэхээр томбон тийм ээ. Тийм тэгээд юу гэж байна? Ёндон зогвор жидвийн сад амбуугийн чимба буюу лам. Сад амбуун лам тийм ээ. Энийг бол сад амбуун Ёнжунгийн цанид хэлнэ гэж тийм. Сад амбуун Ёнжун гэх юм бол ингээд тодорхойлно гэсэн байна тийм ээ. Бэлэг чанар буюу цанид. За химээх бол одоо таарахгүй байна гэж мэтэтэ сад амбуун ишээ гажиг тамаа. Сад амбуун ишээ гажиг тамаад цанид маян гэж. Сад амбуун ишээ гажиг тамаа гэж шүү дээ. Сад амбууд одоо тодорхой хугацаанд үргэлжлэн шүү дээ тийм ээ. Тэрний хамгийн сүүлийн ах шиг. Гажиг гэдэг бол өөрөө нэг агшин гэсэн байна шүү дээ. Тэгэхдээ бол янз янзаар ойлгогдож болоод байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхий одоо нэг агшин гэх юм бол одоо 1 минут ч гэдэг юм уу тийм хугацаа байж болно. Эсвэл одоо тодорхой үе шаттай зүйлүүдийг нэг агшнаар ярьж болно тийм ээ. Одоо 10 жилээр үргэлжлэх ажил байвал тэрийг одоо 10 агшин маягаар хэлж болно. Тэгвэл одоо нэг галвыг нэг агшин, нэг сая жилийг ч нэг агшин гэж тодорхойлоод ингэж ярьж болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр сад амбуун ишээ ажиг тамаа. Одоо энэ дээр бол хамгийн сүүлийн мөчийг. Тэр одоо бол яах нь вэ? Сад амбуун ишээ гажиг тамаа бол сад амбуун жон сажин ажиг таны хэлсэн тэр цанид буюу сад амбуун жон сажин ёндон зогворж идвийн сад амбуун чимба биш юм аа. Яагаад биш юм бэ гэхээр дээдийн жон сажин ёндон зогвын чимба юм биш. Ёндон дээдийн жон сажин ёндон зогвын чимба юм. Хажиг бол юу гэж вэ? Сад амбуун жон сажин ёндон зогворж идвийн сад амбуун чимба гэсэн. Харин сад амбуун ишээ гажигма тамаа буюу сүүлийн агшин бол энэ бүх ажлаа хийцэн гэсэн хэлээд шүү дээ. Харанлаг бол тийм ээ. Хажиг болохоор ингээ гимиг бараад эрдмийг төгсгөх ийм одоо сад амбуугийн одоо лам болвол сад амбуун Ёнжунгийн цандаа гэхээр хамгийн сүүлийн агшны одоо тэр сад амбуун ишээ гажиг тамаа болвол гимээ барцсан. Эрдмээ төгсөх бүгдийг хийц. Тэр бол таны цандыг бол цагнахгүй байна гэсэн байна шүү дээ тийм. Тэгээ цанидэ маян бичэрдэ гэдэг. Хажиг таны тавьсан цанидэ маян бичэрдэ дээдийн жон сажин тийм ээ. Сад амбуун ишээ гажиг тамаа болвол сад амбуун юу гэж вэ? Жон сажин ёндон зогвын чимба юм. Ян хажиг. За дараагийн хажиг бол юу гэж вэ? Ян хажиг. Сад амбуун жон сажин ёндон зогвын сад амбуун чимба гэж. Сад амбуун жон сажин ёндон зогвын чимба тэ. Дээдийн цаны сэрва мэтэтэ тэгчингийн тонлон барчин мэлэмдэ сад амбуун жон садва маян бич. Тэгчингийн тонлон барчин мэлэм болвол
саад амбуугийн гмийг бол барсан биш. Одоо яг барж байгаа. Яг эд одоо юу гэх юм. Тэр гимтэй одоо гим саад амбуугийн одоо гим гэдэг байгаа тэр зүйлүүдтэй бол нэг юм одоо томбон энтэй бол жинхэнэ одоо үзэлцэж байгаа үе шүү дээ, тийм ээ. Хажиг бол саадан Жон сажийн Ёндон зовбын саадан Чимба дийн цанисэг ба мэдээ тэгчингийн тондон барчин мэлэн бол саадан Жон садва маян бичэрдээ тэгчинжийн томбон гэж бас тэгчингийн томбон садва маян бичэр садва маян бичэрдээ тэгчингийн томбон бамба маян бичэр тийм ээ. Бамба гэдэг чинь өнгөрсөн цаг шүү дээ. Бамба бол маян юм аа. Одоо жинхэнэ тийм ээ. Маншимба тийм ээ. Шинээр одоо багнах гэж байгаа. Одоо жинхэнэ одоо эд дундаа явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгчингийн томбон бамба маян бич. Хажиг мачив сэрнаа гэж. Мачив сэрнаа оноо томбон садва юм бартал. Дийн дэсүү томбон садва юм бичэрдээ. Дийн дэсүү томбондан барил бичэрдээ. Томбондан барилвын лоо юм бичэрдээ. Томбондан барилвын лоодон томбондан жэвийн лоо гарунгаа шиг чима маян бичэр. Тийм ээ. Таны хажиг бол юу гэсэн үгээр мачив гэдэг чинь бол томбон бамба маян гэдгийг бол хүлээн зөвшөөрч нэг талдаа. Нөгөө талдаа болохоор зэрэг бол нөгөө өөрийнхөө цандын дагуу саадамбун Жон садваийн Ёндон зовваийн гэж тавиад шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо тэгчин тондон барчин мэлэн болвол тэгчингийн томбон бамба маян шүү дээ гэхээр бол аваа маж. Тэгвэл томбон садваийн бартал. Дийн дэсүү томбон садваийн бичээ дийн дэсүү томбондан барилвичэр нэг харав. Барилвичэрдээ томбондан барилвын доо юм бичэр тийм ээ. Энчүүсийн бин тэр юу лээ Чимба гэдэг чинь лам. Тэр лам гэдэг чинь бол нэг бэлгүүн тийм байгаа шүү дээ. Томбондан барилвын лоо юм бичэрдээ томбондан барилвын лоодон томбондан жэвийн лоо. Нэг бол томбонгоос хагдсан ийм одоо тийм ээ. Томбон бол арилгасан ийм лоо байх хэвээр. Нэг бол томбонтойгоо одоо хамт байгаа ийм лоо байх хэвээр. Тэгээд таныхаар бол тэр чима маян бич тийм чима томбондан жэвийн лоо гарунгаа шиг чима маян бич. Таныхаар бол чима сүүлийнх нь томбондан жаван бол жавийн лоо маян бич гэхээр чима мадумна тэгчингийн тондон барчин мэлэмлан навын симбин жула томбондан жавийн лоо явар халлоо гэж тийм тэгчингийн тондон барчин мэлэмлан навын симбин жула томбондан жавийн лоо явар талоо шээсэрва жашио гэж шинжлээрээ л гэж. Хажиг жансан тонлонбын жүжин гогдон саадамбу Ёнжин инсэрва мэдээ ч жансан тонлонбын жанжуусан ба тонлонбын одоо сэтгэл дуга гогдон болвол гогдон буюу тэр өтгтийн 4 үнийн нөгөө 20 үнэ тийм ээ. Тэр саадамбу Ёнжин мөн гэх нь бол буруу юм аа гэж. Тэрва мэдээ саадамбу Ёнжин яна саадамбу ингой гэж. Тийм бооз саадамбугийн Ёнжин яна саадамбу имбин чав. Тэр би хичээлийн ихэнд хэлжсэн саадамбу Ёнжин гэх хоёр бол ялгаагүй гэж тийм ээ. Тэр энэ дээр бол саадамбу яна саадамбу Ёнжин яна саадамбу юм гэж тийм ээ. Нөгөө талаасаа ч гэсэн саадамбу яна саадамбу Ёнжин юм. Ингой гэж. Хонаар саадамбу Ёнжин юм бортол саадамбу Ёндон юм бичэрна мачив. Ёндон яна чаваа баг. Ёнжин юм би чаваа баг. Мачивдээ саадамбугийн Чимби Ёндон юм бортол саадамбу Ёнжин гааншиг саадамбуудан янсам саадамбугийн Чимба донжиг юм аа гэж. Энэ дээр маш сайхан тодорхой болгож өгдөө шүү дээ. Саадамбуа гэдэг чинь бол удгаалыг нийлж байгаа шүү дээ. Саадамбугийн одоо тэр Чимби Ёндон буюу ламжи Ёндон юм бартал саадамбу Ёнжин гааншиг саадамбуудан янсам саадамбугийн Чимба гэх хоёр бол нэг утгатай юм аа. Саадамбуудан янсам саадамбугийн Чимба буюу лам. Янсам саадамбугийн лам. Тэр бол нэг утгатай юм аа. Тэр бол нэг утгатай гэдэг чинь хоёр тал руугаа бол имбийн чаваатай тийм. Саадамбу яна янсам саадамбугийн Чимба юм би. Янсам саадамбугийн Чимба яна саадамбу юм би чав. Ёна ёвин чав. Мэна мэвин чав. Тийм ээ. Маяна маян би чав. Яна юм би чав. Онжиг чаваа гожид бол хэлнэ шүү дээ тийм ээ. За Аранлуг өөрөөхөн цанд. Саадамбун Жондон баралшин. Саадамбун Жон гэдэг байгаа чинь бол томбон хэлж байгаа шүү дээ тийм тондооч гэх юм уу одоо өөрөөр хэлбэл томбон томломын банжаа болсон томбон
бас тэрийг бол саад амбуун жон. Тэгэхээр бол саад амбуун жондон барал шин саад амбуун ёндон зогвын саад амбуугийн чимба саад амбуун чимба тэ саад амбуугийн ёнжонгийн цанид даа гэж. Цанд нь бол энэ юм байна шүү. За энэ тэгэхээр фэйслэх саад амбуун ёнжонгийн цаны шоо гэх юм бол саад амбуун жондон барал шин саад амбуун ёндон зогвын саад амбуугийн чимба тэ саад амбуун ёнжонгийн гэж. За хажиг саад амбуун ёнжон яна саад амбуун ёндон зогвын чавар дэшин дүү гэж. За аранлагын тавьсан цанид бол гэсэн шүү дээ. Ёндон зогва гэсэн. Ёндон зогва гэсэн. Тэгэхээр саад амбуун ёндон саад амбуун ёнжон болвол саад амбуун ёндон зогвын чав гэж одоо хүлээн зөвшөөрж байгаа дагуу саад амбуун ёнжон зогбадан та невр пева дүним сэрваны жумбражи намьяла мехашин алдуу индэ гэж. Тийм ээ. Хажиг бол юу гэж бодож байна гэхээр аранлагын тавьсан цанд дээрээс тулгуурлаад саад амбуун ёнжон яна саад амбуун ёндон зовын чав юм байна гэж. Тэгэхээр саад амбуун ёнжон бол төгсгдөгөө зэрэг та нева хоёрдугаар газар руу шилжих хоёр бол одоо юу юм байна гэж. Хамт тийм ээ зэрэг болдог ийм зүйл юм. Саад амбуугийн эрдэм төгсгдөгөө зэрэг та нева руу шилжих тийм ээ одоо шат ахих нэгдүгээр газрын эрдэм төгсгөөр хоёрдугаар газар руу шилжих нь бол хамт нэг одоо тийм дүням гэж байна шүү дээ. Цаг хугацааны хувьд бол зэрэг эрдэм төгсөх шинд хоёрдугаар газар руу шилжих хоёр бол нэг зэрэг юм байна гэж ингэж бод. За гэх юм гэж бодох юм болов гэж юм тийм ээ. Гэж бодох ингэж одоо хажиг ингэх юм бол эн чинь бол юуг харуулж байна гэхээр жумбражи намьяла мехашин жүүдэн брав уг тийм ээ уг үрийн одоо хэсгийг бол одоо ойлгоогүй тийм ээ. Тэгэд аливаа зүйлийн чинь уг шалтгаан бий болж иж тэгжиж үр дагавар тийм ээ. Энэ одоо юмыг бол өөртөө байна. Хоёрдугаар таны хэлж байгаа ч хоорондоо харшилж байна. Алдуу энд хэрвээ таныхаар бол таан дамбуу ёндон ранжуудлаа зогбор жэвийн та дамбууач ээж. Хэрвээ ажиг таныхаар бол нэгдүгээр газрын эрдэм одоо сэтгэлд нь одоо ингээд бүрэн гүйцэд төрсөн одоо нэгдүгээр газрын бодгаал бол тийм ээ ээж. Та нэвийн ишээ гажиг дамбуу ранжуудлаа жэвийн гансаг юм. Нэгдүгээр одоо газрын түүлийн агшин гэсэн санаа шүү дээ тийм ээ нэг. Тэгээд хоёрдугаар газрын эхний агшин хоёр хамт одоо тэр бодгаалын төрх юм уу тийм ээ. Саад амбуу ёндон ранжуудлаа зогбор жэвийн саад амбууач ээж. Та нэвийн гэж байна. Та нэвийн ишээ гажиг дамбуу ранжуудлаа жэвийн гансаг юм бартал. Саад амбуу ёнжон ранжуудлаа зогбор жэвийн гансаг гаан шиг. Саад амбуу ёнжон зогваадан та нэвийн ишээ гажиг дамбуу ранжуудлаа жэва дүүн юм бичэр даг чимааха гэдэг нь зүйлийн тэр дагийг бол та өөрөө хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ тийм ээ. Та дамбуу ёнжон зогбаадан та нэвийн ишээ гажиг дамбуу ранжуудлаа жэва дүүн юм байна. Өөрөө хэлсэн шүү дээ чимааха. Дамбуу дээр таал та дамбуу ранжуудлаа зогбор жэвийн гансыг юм бичэрдэ та дамбуу ранжуудлаа жэвийн гансыг юм. Энэ бол тийм үү? За шаян саад дамбуу ёнжон товын гансыг яна саад дамбуу ёнжон зогвын гансыг юнговор таал одоо ахад үргэлжлүүлээд аранлаг нөгөө хажигт таныхаар бол тийм ээ. Саад дамбуу ёнжон товын гансыг яна тэгвэл бол саад дамбуу ёнжон зогвын гансыг юнговор саад дамбуу ёнжон яна саад дамбуу ёнжон зогва юнгов бичэрдэ дэ яна ди ёндон зогва юнгов так гэдэг. Дэнас сон дэг гэх юм бол таны дамжаа шургав тийм ээ. Саад дамбуу ёнжон зогбаадан та нэвийн ишээ жэва дүү миньян бар талоо гэж. Тэрээ таныхаар бол тийм ээ сүүлийн тэр дэнас сон гэсэн тэгээд саад дамбуу ёнжон зогбаадан са нэвийн ишээ жэва дүним тэгвэл биш болчих юм уу? Биш болох юм. Яагаад үг гэхээр нөгөө саад дамбуу ёнжон товын гансыг яна саад дамбуу ёнжон зогвын гансыг байх ёстой. Тэгээд саад дамбуу ёнжон яна саад дамбуу ёнжон зогва ин говь чирдэ дэ яна ди ёндон зогва ин говь таныхаар бол тийм ээ. Жавала хонаарэ
Тэгчин тонлон барчин мялламла навийн симбис мангесо гэж. Тэгчин тонлон барчин мялламла навийн чин тонлон барчин мялламла навийн жанчуу симба бол чин тонлон барчин мялламла навийн симбис мангесо гэдэг чинь юу гэсэн үг гэхээр мангесо гэдэг чинь юу гэсэн үг гэхээр тэгчин тонлон барчин мялам байж байгаа бодисадва бол сан ниваро хоёрдугаар газар руу шилжих бол албагүй байна. Тийм биз дээ. Албагүй байгаамаа. Мангесо гэдэг нь тийм ээ. Сан нивала пева мангесо гэсэн. Сан нивала пева. Тийм ээ. Хоёрдугаар газар руу шилжих нь бол одоо албагүй байгаамаа. Авал тийм шүү дээ. Тэгсэн толон барчин мялламлаа наа шүү дээ. Энэ одоо дооныдлоо зээж өгдөө ямар шагалцсан байгаа үе шүү дээ, тийм ээ. Шээсэрнэ. Мангесо шээсэрнэ. Дэба индэ гэж. Дэба индэ гэдэг нь бол аранлаг шүү. Дэба индэ гэдэг нь аранлаг. Дэба дэ гэж. Тийм ээ. Тэгчин толон барчин мялламлаа навийн жанжуулсан баа бол та няваруу шилжих бол алба байхгүй. Дэба индэ Саатамбу зогбор товын гансыг яна Саатамбу тар чимбийн гансыг юм байгаа бич. Саатамбуг бүрэн гүйцэд олсон. Тийм ээ Саатамбуг олсон гэдэг чинь Саатамбугийн тэр эрдмийг олсон. Тэр төвчих ёстойг нь төвчсөн. Ийм бодгаал байлаа гэд Саатамбуг төгсгөх, дуусгах бол тийм албагүй юм аа гэсэн. Эрдмийг бүгөөцд олсон байлаа гэд хоёрдугаар газар руу бол шууд тэгээд явчих бол албагүй юм аа. Тийм ээ. Саатамбу зогбор товын гансыг яна Саатамбу тар чимбийн гансыг бол байх албагүй гэж штэ гансыг юм байгаа бич. Тэртэл донид онсомдод уггүй ишээ зогбор товын гансыг яна тэгээд тар чимбийн гансыг юм байгаа бич. Хэдийгээр хоосон чанарыг одоо илтэд онж таньж мэдсэн бэлгүүн бол одоо бүрэн гүйцэд олсон бодгаал байлаа гэд тэр хоосон чанарыг илтэд одоо онж таньж мэдсэн. Донид онсомдод уггүй ишээ бол тар чимбийн гансыг бол байх албагүй гэж тийм ээ. Тэртэл гансагийн дагмид догви ишээ зогбор товын гансыг яна гансагийн дагмид догви ишээ тар чимбийн гансыг юм байгаа вечэр тэртэл гансагийн дагмид догвын догрог зовгийн гансыг яна гансагийн дагмид догвын догрог тар чимбийн гансыг юм байгаа веч. Мадуна банжил даажмж байж тэртэл дээчэр мадуна тэртэл нярангийн бандугжи рэг зовгийн гансыг юм гэж. 2 минутэ гансагийн дагмид догва 2 минутэ гансагийн дагмид догва равжи тар чимба маян бич. Тийм ээ. Равжи тар чимба. Машид бүр одоо ингэж юу тар чимба тийм. Чамд нь хөр. Танааш тийм ээ. Тийм байх албагүй байна гэж. Бүү байна. За энэ бас одоо умын ёс. Одоо умын думтааны үүднээс энэ дээдх нь бол ялгаагүй ингээд адилхан байна шүү дээ тийм ээ. Донид онсомдод догви ишээ зогбор товын гансыг яна донид онсомдод догви ишээ тар чимбийн гансыг юм байх албагүй байна. Тэрнтэй адилхан гансгийн дагмид зогви ишээ зогбор товын гансыг яна гансгийн дагмид догви ишээ тар чимбийн гансыг байна. Ягаад гэвэл гансгийн дагмид догвын догрог зовгийн гансыг яна гансгийн дагмид догрог тар чимбийн гансыг байна. Тэгээд ер нь 10 жил дааж юм ба тийм ээ. Гэж үнтэй шүү дээ. Тэгээ нярангийн бандугжи рэг зовгийн гансыг яна гансыг юм бич 2 минутыг нярангийн бандугжи рэг гэдэг чинь нянтоор анжилжин бангвирыг догвирыг гэж бангрыг догрог гэд хоёр юм яриад байгаа шүү дээ тийм ээ. Бангрыг догрог нэг нь бол төвчих ёстой зүйлүүд нь нөгөөх нь онж таньж мэдэх ёстой зүйл тийм ээ. Тэгжиж нянтаа дааж юм ба 10 жил дааж юм ба болно шүү дээ тийм ээ. 2 минутэ гансгийн дагмид догва равжи тарчимба маян бич. Онарэ дэлчинлээ. Эла саагангийн ёнсуу жонгоржурва мазугба дэсэрдүү саадэ янла. Ёнсуу зогнааны та шэн юмба регур жава шэсумба мэтевар та. Энэ өмнө жидон дээр ярьсан л үн шүү дээ тийм ээ. Тухайн газрынхаа тэр эрдмийг төгсгөөгүй болвол тэндээ байж байгаа. Тэр гадаа тийм Саатамбуудаа бол байж. Ёнсуу зогнааны гэдэг нь огоод төгсөх юм бол та шимба болно гэж тийм. Хэмээн зарлилсан чинь тэгвэл таарахгүй юм уу? Хажиг өөдөөс асууж байгаа. Саяны ярьснаар тийм ээ. Хэдийгээр бол донид онсомдод уггүй ишээ зовор товаа яна нөгөө сан яваруу орох бол албагүй гэсэн шүү дээ тийм ээ. Дэва индэ гэдэг нь аранлаг гэсэн шүү дээ. Тэр дэва индэ нэг өнгөөр тэмдэг. Мангесо шээ сэрна гэдэг тийм
хэмээн өгүүлж байгаа нь бол хажиг Дөба индэ гэдэг нь аранлаг баггүй. Дөба индэ гэдэг нь аранлаг. Довор товоо ина юу лээ? Тонлон барчин ялангуяа навь жанчуулсан бав саан яваала пөв мачуу гэсэн шүү дээ. Пөв мачуу. Тонлон барчин ялам дэгчин тонлон барчин ялангуяа навь жанчуулсан бав бол 2 дугаар газар руу бол шилж гадаг. Яагаад гэвэл дэгчин тонлон барчин ялам бачин оньд онсондууд тоглолцсон байдаг шүү дээ. Оньд онсондууд тоглосон чанараа бол одоо нямшиг ишээгээр бол нямшилж байгаа. Тэгш агуулсан бясалгаж байгаа. Яг ийм байна. Тийм ээ. Тэгэхээр бол эдий бүрэн гүйцэд одоо тэрийг олсон ч гэсэн бол яахгүй. Тар чимбэн бол чаваа байхгүй гэдэг шүү дээ. Тар чимбэн. Тэгэл бол хажиг үргэлжлүүлээд юу гэж нэхэр тэгвэл одоо дэлгэв донсол дээр та гангийн Ёнсужруу мазугба тесрэдүү садэ инла гэсэн. Хэрвээ төгсгөөгүй бол эрдэм гүйцээгүй бол бүрэн гүйцэд биш бол тэндээ байж байна. Бүрэн гүйцэд болчих юм бол цаа шимба буюу өөр одоо газарт одоо имбар игурж аваа гэсэн шүү дээ тий. Өөр газар гэдэг нь одоо дахин гэсэн санаа шүү дээ тий. Хэмээн зарлигсэн тэгвэл таарахгүй. Хажиг асууж шүү дээ аранлагаас битээ ортол. Цаа домбун ёнжун зог бадан цаа нийви ишээ гажиг домбоо жива дүү минем би чирэг гэж. Та дүү минем ба гэсэн. Би дүүнем гэхээр та намайг буруутгасан, намайг үгүйсгсэн тийм ээ няцаасан. Тэгэхээр та таныхаар бол гэдэг нь аранлагыг хийж байгаа шүү. Аранлаг руу яриад байгаа шүү хажиг. Цаа домбуу ёнжун зог ба. Тийм ээ цаа домбуу ёнжун ингээд одоо эрдэм нь бүрэн гүйцэд бол. Тэгээд цаа нийви ишээ гажиг домбуу хоёр төрх хоёр бол хамт бишээ гэж та хэлээ. Би ч нэ. Тэгсэн чинь энэ мачвдэ гэдэг нь аранлаг шүү дээ. Мачв юм аа. Хэдийгээр ёнжун зог бадан та нийвийн ишээ гажиг домбоо жива дүү минембай байлаа гээд дээрх одоо энэ дэлгэв донслын татсан лүн таарахгүй гэсэн үг биш юм аа гэж. За яагаад үг гэхээр дийн зог мазуг шэва гэж. Зог мазуг гэдэг нь юу гэсэн үг вэ? Саяны энэ дэлгэв донсол дээр элчин дээр мазуг ба ёнсуу зогнаны гэдэг энэ ёнсуу зог ба ёнсуу мазуг ба гэдэг байгаа чи юу хэлж байгаа юм бэ гэхээр тар мачиндан гаг магагла шадуу юу вэ чирэр гэж. Нөгөө эцэс чанд нь хүрсэн хүрээгүй түүнийг одоо юу гэдгийг одоо дуусгасан дуусгаагүй гэсэн ийм утгаар хэлж байгаа маа. Дэлгэв донс хүчин. Энэ ёнсууд тэр одоо энэ дэлгэв донслын лүнг харал та. Тэгвэл энэ аранлагын хэлсэн утгаар тий дэлчин л. Тэгэл саагангийн ёнсуу журва мазууга гэдэг нь бол юу гэсэн үг? Тар чимба маямба гэсэн сан. Тар чимба биш бол эсрэдүү садэ янла гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр тар чимба болгоогүй эцэс чанд нь хүрээгүй байгаа бол эндээ байж байна гэсэн. Ёнсуу зогно гэдэг нь тар чимна гэсэн үг шүү дээ. Тар чимба ина та шимба болно гэсэн. Тэр утга нь яг сайхан таарч шүү дээ тийм ээ. Аранлагын хэл. Гагва магагва гэсэн ч утга нь шүү дээ тийм ээ. Гагва гэдэг нь хэрвээ саагангийн ёнсуу жууржуа магагва ина эсрэдүү садэ инла. Жишээ нь та дамбууа байлаа гэж бодоход те са дамбуугийн гансыг байлаа гэх. Та дамбуугийн ёнжун магагва ина та дамбууаар хിവэрэл байна гэсэн. Ёнсуу зогно гэдэг нь та дамбуу гаг баяна гэсэн үг шүү дээ. Та дамбуу гаг баяна. Та дамбуугаас хэтэрчих юм бол та шим баавал. Тийм ээ. Та няваар орно гэсэн. Их мэтлэнгээр ингээд жишээд мэдгэнэ шүү дээ. Саа няваагаас са сумбагаас са шива гэдэг. Тухайн нь бол одоо арчим дэсэн бол одоо адилхан бахна шүү дээ. Шадуу юу вечэр. Дэла дэна са жугаала гэж. Дэла дэнэ. Саяны энэ ясан дээр дуулаад бол 10 газар арууланд нь бол арчид меламдан намдул лам гарум маямбин нямшиг ишээ дээрээ хайлан гойдээ. Энэ тун одоо чухал юм. Тэгэхээр бол 10 газарт арууланд нь арчид мелам биш. Намдул ламч биш. Тэгсэн мөртлөө нямшиг ишээ бол тус нь бүгдд нь бол бүлийн зөвшөөрөх шаардлагатай болж байна. Бүлийн зөвшөөрөх бод та ди ёнжон магагшин тар мачимба дисэрдүү
사신도 마포와당 тухайн газрынхаа тий саа дамбуу байна уу саа нива байна хамаагүй тухайн газрынхаа ёнжонг хитрээгүй хитрэх гэх юм уу тий бүрэн гүйц дулгаад эцэс чанд нь хүрээд дуусгаагүй болвол тухайн газраа л байна. Тухайн газар тий саа дамбуудаа л байна. Тэгээд өөр саа нива руу юм уу хилчихгүй гэж тий 마포와 사신도 마포와당 다디 연중 тарчин синжин ампана 사신도 페워죠. харин болвол тухайн газрынхаа саа дамбуу юм уу саа нива аль нь ч байлаа тий тухайн газрынхаа ёнжин болвол эцэс чанд нь хүргэж гүйцээгээд тий тэгээд гүйцээгээд төгсөх юм болвол дараагийн газар руу 다디 연중 тарчин синжин гэж тарчимба тарчим зимба гэдэг нь бол өнгөрсөн цаг гэж тий тарчин синжин гаг бана гэдэг нь бас өнгөрсөн цаг дагалах юм бол тэгээд яах нь 사신도 페와 дараагийн газар руу бол тий хэлж юм гэсэн 사신도 페워 다디 연중 тарчимбала 사디 제토 위시에 제고와 가시 тийм бол саадын 연중 тарчимбала тэр 연중 тарчимба эцэс чанд нь хүрнэ гэдэг байгаа чи юу хэлж байгаа гэхээр тухайн газрынхаа жету вишээ бол төрөх хэрэгтэй юм аа. Барчин мялан байж төрнө шүү дээ тийм ээ. Тонлон барчин мялан томбонтой бол яг л ан ман үзэлтэд тулаан хийж. Тэгээд түүний дараагаар бол ялан дийлээд тэгээд юу гэдгийг инженеэр ярих юм бол ялан дийлээд тэр муу зүйлийг дарсны нэг аргатайгаа зэрэг сайн зүйлүүд эрдэм болвол төрж байгаа тийм ээ. Тийм жето вишээ бол заавал төрөх хэрэгтэй. Тэгжиж бол яах нь тухайн газрыг бол бүрэн гүйцэд болж байна гэж хэлнэ шүү дээ. Чанд нь хүрнэ гэдэг. Бүхэн гмийн барахтууд тэгвэл тэр газрынхаа эрдмийн нас тийм ээ. Бүрэн гүйц. Тэгээ бол энэ бол салам дээр илүү нарийн гардаг тэр гарын гар өврийг адилхан тий гарын алгаа доош нь харуулхад гарын гар бол дээшээ харж байгаа шүү дээ. Тэрнээс тусдаа ажил байхгүй шүү дээ. Гарын алгыг доош нь харуулчаад дараагаар нь гарын дээш нь харуул тийм ээ. Гэрэл унтраахтай зэрэгэл харанхуу хамт л ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрнээс тэрлээ байхгүй болгоод харанхууг авчрах гэдэг тусдаа ажил байхгүй. Тийм ээ. Тэр бол тэр гим муу сэтгэл гэдгийг дарахтайгаа зэрэг бол эрдэм нь бол биш. Тэгэхээр нэгдүгээр шаардлага нь бол тэр саадын 연중 тарчинсан юм. Аг баяна 사신도 페워죠. саадын 연중 тарчимбала бол яг үхээр саадын жету вишээ 제고와 가식. хоёрдугаарт бол та огмаана гомоор повицээ нямшиг도 повичэр гэж. Энэ бол яг хууль. Тэгэхээр доод газраасаа дээд газар руу шилжин гэдэг чинь бол юуг ямар зарчмаар шилжих вэ гэхээр нэг тэгш агуулan бясалгаж байгаа бясалгалаас нөгөө тэгш агуулan бясалгаж байгаа бясалгал руу шилжихийг ийм шилжилт явагддаг. Ингэж шилждэг юм аа. Тэгш агуулan бясалгал гэдэг чинь нэгэн үзүүрс тийм ээ. Тэгш агуулan бясалгал гэдэг нь хүнзүүний намаа мэва. Няно нүвэн гона. Ингэж бясалгаж байгааг бол нямшиг тэгш агуулan байгаа шүү дээ тийм ээ. Хоосон чанарыг тэгш агуулan бясалгалаа гэхэд бол хоосон чанар бясалгахгүй болсон хоосон чанар бясалгаж байгаа оюун ухаан хоёр нь бол усан дээр усын шиг ялгалгүй тийм ээ. Тэгээ хоосон чанарыг бол бид нар нүдээр чирээ сандал харж байгаа шиг илгүүнээрээ хоосон чанар харж ийм байдал тийм ээ. Тэгээ тэнд бол өөр янз бүрийн үзэгдэл юм бол байхгүй тэр үед бүгд факт. Энийг бол нэгэн тэр бол яах вэ? Тэгш агуулan. Тэгэхээр ийм маягийн бясалгалаас дараагийн нямшиг руу шилжих. Нямшиг도 поваа юм байна. Та огмаана гомоор повинцээ нямшиг도 повичэр. Чимадэр таал нямшигаас нямшиг도 шилждэг юм аа. Ган бол юу чинь тэгчингийн жорлом чойчг чумбуугаас та дамбур пована замдэ
Унта барчин мяламна намчин гажиг дамбар повын бар ядар юм бэ чирэрэ гэж. Тэгэхээр игчин жорлон чойчг чимбуугаас эхлээд тэгээд тонлом руу шилжих буюу саа дамбуу руу одоо орох тийм ээ хамгийн ихний одоо тэр нэгдүгээр газар руу орохоос ахуулаад урхны хотгийг олох хүртэлх тэр дунд чинь нөгөө 10 газар байгаа тийм 1 2 3 гээд 10 газар. Тэгээд бидний одоо хотгийг олох, бидний хотгийн нэгдүгээр агшныг олох тэр бүгд бол яг энэ маягаар нямшигаас нямшиг руу шилжих юм. Тэгээд шилжээд яв. Тэгэхээр нөгөө юу лээ? Саадан ламжи ёндон рав 108 гэдэг чинь саадан ламжи ёндон төгсгөөд дээш одоо ингээд шат ахаад гэдэг юм уу тийм ээ? Төвшин ахаад явах гэдэг маань бол нямшигаас нөгөө нямшиг руу шилжих ийм маягаар бол шилжээд явах гэж шүү дээ. Тэгэхээр одоо бид нар нөгөө өдөр болгон уншиж байгаа шүү дээ. Жава гүндүү яндаг ламаадан Бэлмэжж баалалонжиж саадан ламжи ёндон рав 108 доржи чингийн гомпон нүртөвшөө гэдэг. Тэгэхээр жорлон чойжг чимбуугаас эхлээд доржи чингийн гомпон гажиг дамбуу хүртэл бол нямшиглаа гэж шийдээд ийм маягаар тэнд очив шүү дээ. Тэс өөрөөр бол тийм. Танжирва дарнаа гэж. Ума танжирва дарнаа таажуи нямшиг ишээла чойнод онсомдуу тонваала чадвар мэжин огдон тонваала чадвар ёдтэй гэж. Энэ одоо умын одоо цэл одоо маргаантай гэж тийм. За ума танжирвын ёсон тийм. Балдан ума танжирва гэдэг. Цог төгөлдөр төрүүлэгч одоо төв үзтийн ёсоор болвол танжирва дарнаа таажуи нямшиг ишээла чойнод онсомдуу тонваалаа бол ялгаа байхгүй гэж. Осон чанарыг одоо таньж мэдэх тэр нь бол ялгаа байхгүй. Харин гогдон тонваалаа чадвар ёдтэй гэж. Гогдон тонваа гэдэг нь юу хэлж байгаа вэ? Гогдон гэдгээр бол чойгуу хэлж байгаа. Чойгуу. Номын лагш. Хүний номын лагш. Чойгуу. Гогдон гэдэг маань чойгуу. Тэр үзэх одоо бол ялгаа тавьж байгаа маа гэж. Чадвар ёдтэй. Саа дамбуу намдал ламжис. Яаж тавьж байгаа юм гэхээр саа дамбуу намдал ламжис. Хомбон бамбын гогдон онсомдуу догжаанс тийм ээ. За нэгдүгээр газар бол тонлон тоглохтойгоо зэрэг нэгдүгээр газрыг олоод тэрний намдал лам бол намдал лам чинь бол нөгөө барчин мэлмийн дараагаар шүү дээ тийм ээ. Тэгэхээр барчин мэлэн бол жинхэнэ дайн тулаан хийгээд тэгээд дараа нь одоо эрдэм олох хэрэгтэй тийм. Тэр намдал лам жис гэж байна тийм. Цаа дамбуу намдал лам гэдэг чинь тонлон намдал лам шүү дээ. Тэр бол хомбон бамбын хомбон багансан энэ өнгөрсөн цаг дээр хомбон төвчтгүүнээ бол төвчсөн гогдонг бол онсомдуу доголж байгаа маа гэж. Тэд онж таньж мэдж байгаа болов. Цаа нийвийн барчид мэламжийн ойголжин банжа дараагийн агшны тийм энэ чинь саа дамбуугийн тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр саа нийвийн барчид мэламжийн ойголжин банжа гомбон бамбын гогдон онсомдуу мадуг байна. Таажуи ишээж ловор намдгийн чаржурын овооныдгүй онсомдуу мадугын бар юм би чирэг гэж. Тухайн өөрийнхөө л юугаас дээд газрын тэр юу бол гогдон бол онсомдуу доголохгүй нах нь шүү дээ. Аг дэртал гогдон дондон дэм ба юм би чирэг гэж. Гогдон дондон дэм ба юм би чирэг гэж. За энэ ийм маян дэба байгаа. Тийм ийм маян гэдэг тэр асуудал их бий. За гэхдээ энэ хэсгийг бол ингээд одоо яах нь ерөнхийдөө сэтгэлдээ одоо ийм зүйл яригдж байна. Ийм бодлол одоо тийм ээ асуулт өөртөө үүсгээд тэгэл одоо явдаг юм уламжлалтай. Тэгээд энэ сэдвийг бол дараагийн одоо ийм ам за даг дэртэл гогдон дондон дэм ба юм биш. Гогдон дондон дэм ба юм биш гэхэд бидэнд бол юу ч шаардлагагүй тийм ээ. Бодогдохгүй гоос гогдон дондон дэм ба ийм маян үнэн биш үү гэдэг. Тэгээд одоо энэ барчангаа үзээд түүний дараагаар буюу хосон чанарын одоо тухай бол гогдон гэж яг юу тавь аль талаас нь тавь. Тэгээд дондон дэм ба үнэмсгүй үнэн муу юм уу биш юм уу гэдэг тийм ээ. Хүн гээд байгаа биш гээд байгаа чи. Биш гэж байгаа тэр үзэл онол мөр үзэл онолоор хүн гэж байгаа хайж үз тайлбар. Ингээд одоо гогдон дондон дэм ба юм биш. Чойнод тонваала чадвар мэдсүү шагдуу чойнод тонваала чадвар мэдсүү шагдуу ёдтэй. Тэр хоосон чанарыг
мэдж байгаад нь бол ямар ч ялгаа байхгүй гэсэн шүү дээ. Тэр яагаад гэж байгаа юм. Та дамбуу нэмшиг ишээжис та нийвийн чойнд онсомдуу догваа. Са жуви нэмшиг ишээж раншин намдаггийн чар журийн овоо нэгдгүү онсомдуу догвын баг юм бичрэг. Ингээд 1-р газраас эхлээд 10-р газрын хүртэл тэр тоглож байгаа хоосон чанар бүгдийг бол байгаа баг. Тийм учраас бол ялгаа баг. Чойнод томоолоо чадвар мэдсэн. Чөгөө томоолоо чадвар явдаг. Гогдон томоолоо чадвар явдаг шүү дээ. Чойнод томоолоо чадвар мэдсэн бол яаж батчих юм вөхөд 1-р газрын тэр хоосон чанарыг тоглож 10-р газрын тэр бүх одоо тэр чойнод бол бүгдийг онсомдууд тоглож байгаа маа гэж. Догвын баг юм биш. Аг дөвдө чойнод ийна та жуи нэмшиг ишээжин онсомжийн жодүлийн говь. Хоосон чанар бол та жуийн 10 газрын бол нэмшиг ишээжин тэр нэмшиг ишээгийнх нь тэгш агуулan бясалгаж байгаа бэлгүүний бол онсомжийн жодүл буюу гол объект юм. Онсомжийн жодүл нь энэ говь тэр намшидлаа дэдэр сүн шиндүү хажиг лүг дэлаян ондом дембаяна чойны дембе мачовоше маравани аранжидви дувтан нямба лар омбаинде дүгмэн бронгор чүлдүү тавао гэж. Тэгэхээр юу вэ? Намшид дэдэр сүн шиндүү хажиг бол лүг дэлаа ондом дембаяна чойны дембе мачов гэж хэлж байгаа чинь бол аранжидвийн дүмта бол гээд яриад байна л гэсэн. Тийм дүмтаг. Дараа оноо гэж бас аранжидвийн дүмта нөгөө хуучин аранжидвийн дүмта маа. За энэ одоо аранжидвийн ийм байдаг юм байна. За ранжудва дарнаа гэж. За одоо умаа ранжудва дарнаа. Ранжудва дарнаа. Та жуи нэмшиг ишээла чөгөө том матунгийн чадвар мэддээ гэж. Умаа ранжудвийн ёсонд бол хай танжирвийн ёсонд бол танжирвийн ёсонд бол чөгөө чойнод томоолаа чойнод онсомдуу томоолаа ялгаа байхгүй. Харин гогдон томоолаа ялгаа байгаа гэсэн. Одоо бол гогдон буюу чөгөө тийм ээ. Одоо умаа ранжудвийн ёсонд бол цаажуи нэмшиг ишээла чөгөө том матунгийн чадвар байхгүй гэж. Чөгөө буюу нөгөө гогдон том матунгийн чадвар байхгүй. Ягаад гэвэл гогдон яна цаажуи нэмшиг ишээ ганги жалжаа маян говь гэж. Аль нь ч бол таньж мэдэхгүй байх хэрэгтэй. Гогдон гэдгийг бол цаажуи нэмшиг ишээ ганги шалжаа маян говь гэж. Она са дамбуу дүйвийн хонгомжийн лам гэж. Са дамбуус дүйвийн гомломын лам няга хайлан нам шина алчир дэ ёба индэ гэж. Бараг л байгаа гэж хэлэндэ гэж байна шүү дээ. Са дамбууд вэ? Са дамбууд хамаарагдах гомлом гэж хоёулаа байгаа гэж үгэн зөвшөөрөх. Гэсэн үгүй гэхээр бараг л индэ гэж. Алчир дэ ёдва индэ хэлчихлээс. Демба намжин омбор догваны жигвичроо. Дэна та дамбуун гажигма дамбууны хонвын лам инно. Дэла шимба гажиг нева ласууга шэсүм би. За энэ лүн энтриг бол талаа өгш энэ дээр осонтой. Демба намжин омбор догваны жигвичроо. Девана садамбон гажигма дамбууны хонвын лам инно. Дэла шимба гажиг нева ласууга Ажиг дийн жом мэдэ саадамбон гажигма дамбуу шева саадамбон ишэнэтэн гажигма нева шева са нева сугла чадвис чогвичэр шэсү. Аранлаг өгж байна. Амаадар жадэ гүндүүлэ. Анчу сэмба намны та жу намсуу гомбин ламда чижан дэвийн нямбур лам гомжи шеватон түмбичэр тогсогвэ самцанла тогсогвэ самцанла живатон түмбичэр ингээд цогсогвэ самцан гэдэг өөр. Аранлаг бол амаадар жадэ гүндүүлэ жанчуу сэмба намны саажуу намсуу гомбин ламла шижан дэвийн нямбур лам гомжи. Шижан дэвийн лам гомжи шидвийг хэлж байгаа шүү дээ. Шидвжийн нямбур лам гомжи живатон түмбичэр гэж. Аранлаг бол өмнөх одоо ярьсан тэр агуу сүлжээ зөвшөөрнөө сүлийн гэсэн. За согсогвын самцам. Согсогвын самцам бол хаанаас уу? Хажиг юу гэж вэ? Тэг чин цогжиржийн гавсуу дамжиг
Мадаг садунжийн нагамсууд дамижиг, дагва саасумжийн гавсууд дамижиг цог согваа мэдээдээ гэж. За анх барчин гав дамбуу эхэлж байхад санаж байна уу та нар? Бурхан багшийн айлцсан одоо 84 мянган номын цогц байгаа. Түүн дотроос бол хамгийн дээд гайхамшигт нь Равд Бүлдүү Жунгааны Ширчингийн доо тий Ширчингийн доо. За тэгээ бурхан багш бол хамгийн ихэнд бол галчин дамид сүмдүүд цог саг байна шүү дээ. Гурван одоо тоошгүй гурван их галавт бол буян хураасан гэдэг ба шүү дээ. Галчин дамид сүм. За тэгээ галчин дамид сүмдүүд цог сагва. Галчин дамид сүмжи цог сагва хоёр бас ялгаатай тийм ээ. Гурван одоо тоошгүй тийм гурван их галавт буян хураах. Тоошгүй гурван их галвын буян хураах бас маш том утгын ял тийм ээ. Гэтэл бол бурхан багш галчин дамид сүмдүүд цог сагва гэсэн шүү дээ. Дамид сүмдүүд цог саг. За дамид гэдэг нь өөрөө тооны нэр, тоошгүй гэдэг нь өөрөө тооны нэр тийм ээ. Тоошгүй гэдэг чинь хэзээ дуусахгүй ажил гэсэн үг биш шүү дээ тийм хэмжээтэй нэг тооны нэр. Хэдийн тоо юм гэхээр 1-ийн ард 60 тэгтэй. За ийм тоог бол дамид гэж нэрлэж байгаа шүү. 1-ийн ард 60 тэгтэй. За тэгээд тэр одоо хамгийн ихэнд бүр ихэнд тэр өмнөх үг гэхүү одоо барчингийн ихэн дээр ярьжсэн тэрний одоо тэр галчин дамид сүмдүүд цог саваа гэдэг чинь одоо гарч тийм ээ. Тэр цог савын санцам тэр буян хураах гэдэг нь бол эдийн хэмжээний юм яриад байгаа юм бэ гэх. Одоо энэ тодорхой тийм ээ. Дээлα дээр дагжигийн домбо нямд төвийн бомбу дамбар жанжуулж өгдөө үгж идэг шүү дээ. Тэгэд бол бодис сэтгэлийг төрүүлээд тэгээд дунд нь бол галва дамид сүмдүүд цог сагва. Тэгээд эцэст нь бол омбор зовгор санж аваа гэдэг шүү дээ тийм ээ. Омбор зовгор санж явсан. Түүний дараагаар бол дүлжээ намла чойжин бомбо жиниж гаацлын анаа гэсэн шүү дээ тийм ээ. Шавнарт бол одоо номын цогц 84 мянган номын цогцтой айлцснаас Равд Бүлдүү Жунгааны Ширчингийн доо юм гэсэн шүү дээ тийм. Ширчингийн доо юм гэсэн. Тэгээд тэнд нь бол Ширчингийн доо дотроос бол шиндаа сурвалжуудад бол бойн арабанууд маш олон шиндаа сурвалжууд тавьж ирсэн тийм ээ. Ингээ шиндаа сурвалжуудыг хэлж ирсэн шүү дээ. Санаж байгаа бол. Тэгэхээр тэр бардуу галва дамид сүмдүүд цог сагва гэдгийг чинь бол хажиг юу гэж тавьж байгаа юм гэхээр цог сагва гэдэг. Тэгчингийн цоглом жорлмын үед цогжиржин гавсуу гэдэг нь тэгчин цоглом тэгчин жорлмын үед бол гавсуу дамидчиг нэг одоо дамид нэг тоошгүйгийн одоо галвын бүнийг хураах. Мадаг садунжийн найгавсуу гэдэг нь бол 1-ээс 7 дугаар газар хүртэл тийм ээ. Са дамбуу, са нива, са сумба гэдэг. Тэгээд са думба хүртэл бол хүртлэх тэр үед бол 2 дугаарх одоо дамид бигийн буйныг хураах. За дагва сасумжийн гавсуу буюу 8, 9, 10 дугаар газрыг хэлж байгаа тийм ээ. Дээд 3 8, 9, 10 дугаар газрыг бол дагва сасум буюу ариун одоо 3 доотлын эхний 7-ог бол эс арилсан гад тийм ээ эс арилсан. Яагаад вүлээ? Яагаад гэдэг учир нь олон зүйлээ ярьсан тийм ээ. За тэгэхээр бол дагва сасумжийн гавсуу бол 3 дугаарх буюу 3 дугаарх одоо тоошгүй гавын сасумжийн гавсуу дамижиг цог сог сэрва мэдээдээ гэж. За тэгж буян хураасан юм гэж хажиг бол бодож байна. За тэгж чинь бол тэр чинь бол буруу байна таахгүй. Намшидлаа. Намшид юу гэсэн гэхээр тэгчингийн цогжир шива замлаа мажун ян гэж. Намшид тэгчингийн цоглом жорлом хэмээх төдийгөр бол болоогүй маа гэж. Мажун ян. Дэлчинд бол юу гэсэн гэхээр тэгчингийн цогжурдан та дамбуун гавсуу дамижиг мадаг саа лагмаа дүүгийн гавсуу дамижиг сог согвор сүм бичэр гэж. Сүм бич. За тийм учраас бол юу гэж цогжурдан саа дамбуун гавсуу дамижиг гэж шүү дээ. Тэгэхээр хажиг бол цогжиржийн гавсуу дамижиг. Дэлчинд бол цогжир болоод мөн саа дамбуу. Тэ? Саа дамбуугийн үед дамижиг. За мадаг саа лагмаа дүггийн гавсуу дамижиг цог согвор. Тэгэхээр хажиг таны хэлж байгаа буруу байна. Энэ цандингийн шүнд бол өөрөөр айл. Тэ гэдэг тийм ээ. За энэ одоо бурхан багшийн одоо тэр
3 их одоо тоошгүй 3 их галууд буян мараас тэгэхээр одоо дүнгээр л одоо иш татчил одоо ойлгож баталгаас биш одоо нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэхээр одоо иргэн одоо бандитаа лун одоо тэр дээдсүүдийн тэгээд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тэр одоо сургаал аль дураас нь иш татаж хаас биш бид нар өөр энийг бол одоо тэр шалтгаан логикоор батлах юм шиг байна тийм ээ. Энэ үед тэрийн тусгаагүй бол шүү дээ. Дараа нь цагуу дайна ишэний гэж. Цагуу дайна ишэний хэмээх тэргүүтээ доола жишээ суглаа. Доола дажаасаагүй жетуг дематагду сумбин жансамжийн бревийн са чөөж саажубын цанид индэ ийн жогжид юм би чирэг гэж. Тэ ийн цанид индэ ийн жогжид юм би чирэг. За юу гэж хэлсүүлээд дажаасаагүй жетуг дематагду сумбин жансамжийн брев бодвол бревийн жансамжийн бревийн са бол саажуу 10 дугаар газрын цанд 10 дугаар газрыг юу гэж тодорхойлж байна гэхээр 10 дугаар газар дуусахтайгаа зэрэг бол дөнгөж дуусахтайгаа зэрэг айлцсан тэр бодисадын одоо бревийн са за энэ бревийн са тэр газрыг тэр газар зөвхөн тэр газрын чигтгүүнийг төвчээд тийм ээ банжаа багнаад тэгээд юмдун зогба тэгээд гарч ирж байгаа тэр эрдэм жишээ лам тэрийг бол жансамжийн бревийн са гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ жансамжийн бревийн са тэрийг бол 10 дугаар газар гэж нэ гэхээр хажиг бол хэлж байна тийм үү. Энэ бол бас их яриатай. Дематагдус сумбин гэж. Энэ хараа дематагдус сумба гэх энэ хэвлэлийн алдаа байгаа баг. Дематагду жуа тэ нөгөө юу лээ битүүа баятча жаашив жужу тэгээд цан жумын биш болов дематагду сумба гэж угаасаа ярихгүй шүү дээ тийм үстэй 9 дугаар газрын дараагаар жетуг дематагду сумба гэхгүй шүү дээ дематагду жумын жансамжийн бревийн са гэхгүй шүү энэ угаасаа хэвлэлийн алдаа бүр тохоо утгаараа угаасаа таарахгүй энэ сумба биш шүү энийг жумын гэж тэ дематагду жумын яг түүний дараагаар 9 дугаар газар төгссөн тэр нин даруйд гарч ирж байгаа бодисадын одоо тэр эрдмийг бол юу гэж байгаа 10 дугаар газар гэж хэлнэ гэж хэлээд байгаа шүү дээ санаа. Сумба гэхээр бол энэ таарахгүй. Дематагду сумба энэ бурхан баг шүү. Тийм байхгүй. Дематагду жумын жансамжийн бревийн са чөөж. Тэгтээ жуа гэж байх ёстой. Тэгтээ жуа гэж байвал хэн бас зэрэгтэй тийм ээ. За тэр яах вэ? Бид нар хоорондоо амьд харьцаа байхгүй. Нэг нэгнээсээ асуулт хариулт байхгүй. Тэг ингээд нэг бүрг нэг гүн рүү н ороод ингээд нэг юу дөбө хийж байгаа шиг тийм байхгүй. Тэгэл хилээл өнгөцсөн шүнгийнхаа дагуул. Тэгээд энээсээ улбаалаад өөр сэдв рүү ороод ингээд өчөө ингээд ярих гэвэл бас жоохон төвхтэй байгаа. Тэр үгдийг бол ойлгох тийм ээ. Нэгт ингээд бичлэг хийгдээд ингээд үлдээж байгаа болох. Тэр дүнгээсээ нэг гажаад яриад юм болж. За сажумын цанис дийн жогжид юм битэр. За хажиг дажасаагүй жетуг дематагду жун. Энэ шүү энэ жуа. Эсрэг дээр байх шүү. Энэ жуа. Дематагду жун. Яг энэ жуа байх шүү. Энэ дээр сумба гэсэн бол сумбин гэсэн. Энэ сумбин биш. Яг энэтэйгээ адилхан жун гэдэг. Энэ зөв шүү. За энэ зөв. Дематагду жун. Жансамжийн бревийн са те саажумын цанис сэрва мэдээдэ гэж та хоёр янзын хажиг бол
10 дугаар газрын одоо цандыг бол хоёр өөрөөр тавьж штэ. Сэрва метэдэ дажа сагуийн жүр жүрвийн саа жува явж. Дажа сагуийн нөгөө сагу 9 газар дуусахтайгаа зэрэг дуусны дараагаар гарч ирж байгааг 10 дугаар газар гэж хэлнэ гэж хэлээд штэ. Тэгэхээр тийм биш ээ. Тэр 9-ийг чинь нөгөө 9 өмнөх 9 газрынх нь уг шалтгаан болж байгаа. Жүр жүрвийн 10 дугаар газар гэж бас байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд дажа сагуийн жүр жүрвийн саа жува явж. Энэ чаваа байгаа юм. Дажа сагуийн жүр жүрвийн саа жува яваарта. Саа жува ёна. Тэгээ саа жувийн цанид одоо юу гэдгийг баян би чаавартал. Чав гэх юм бол тэр одоо дажа сагуийн жүр жүрвийн саа жувагийн жүр жүрвийн дажа сагу явж. Тэгээд тийм бол өстой нөгөө анхдах шүү, өндөг анхдах шүү гэдэг шиг юм бол тийм. Тариа тариад тариагаараа ахаад дараагийнх нь тарийг тарьж байгаа үстэ үүр болгоод нөгөөдгийгөө ахаад газар суулгаад услаад бордоод яхаад дахиад тариа ургаж байгаа шүү. Тийм. Тэр ургаж байгааг чинь үр нь болсон ахаад нэг тариа байх. Тариа гэдэг чинь тэр үрнээсээ гарч байгаа юм гарах ёстой маа гэх юм болний чинь бас үр болсон тариа байна шүү. Тэгээд за яг зүгээр тэгээд ийм маягаар зобоо явуул. Хажиг цаа жуви ёнжун месэрва мэтэдэ гэж. Цаа жувийн 10 дугаар газрын ёнжун байхгүй гэж хэлэх юм бол буруу юм. Цаа жувийн жондон барашин ёндон зогурж идвийн 5 суу гомборж идвийн цаа жувавын жүжин ёндон явж. Цаа жувийн жүжин шидэв прамо явж. Энэ ойлгомжтой тийм ээ. Шидэв прамо явж. Прамо байгаа шүү дээ. Нөгөө юу илээ? Томбонгийн овор жүрвийн гүнэн юм сундаг, намжун сундаг, гомбонгийн овор жүрвийн банжаа нөгөө шидвүүд байгаа шүү дээ. Тэр чинь 10 дугаар газар дээр бас байж байгаа шүү дээ. Тэр шидэв прамо явж. Хаяан дэ явартал цаа жувийн ишээ яна цаа жувийн ёнжин говж. За. Цаа жувийн ишээ яна цаа жувийн ёнжин говж. Тэртэл цаа гүви ишээ яна цаа гүви ёнжин говж. Тэгэл хонаар. Цаа жувийн ёнжин донжижийн жанжин гав дамбун шүнцэг явартал цаа жувийн ёнжин явж. Тэна сагу дайнаш шэсугжис дэдэмбартал дэдвэж. Тэна цаа жува эс цаа жува ёнжинжин гона дэмбартал. Эс гэдэг нь энэ юу гэж байгаа вэ? Гэдэг нь энэ нөгөө ондог жингийн сагу дайна ишэний гэд гарч байгаа. Тэр дүнгээр бол 10 дугаар газар ёнжингийн гона дэм ба юм уу гэж дөдвэж. Дөдвэж на мачав 2 минутэ цаа жува цанижин гона дэм бичэршэна. Мачав сонсоо мачав өөртөл жир цаа жуби ёнжин ёжин сагу дайна ишэний шэсугжис дэнжан шүндэ цаа жува чадвинцэ ёнжинжин гона мишэдур цанижин гона шатвала жумцондон говаа ёвэж. Энэ жумцон говаа байгаа тийм ээ. 1-9 хүртэх газрыг бол ондогжинд ёнжингийн гоноо үзүүлсэн. 1-9 саа дамбуун ёнжин. Саа дамбуун ёнжин гэх саа дамбуу гэх хоёр бол ялгаагүй гэж тийм ээ. Түрүүнд бас гарсан тийм ээ. Саа дамбуун ёнжин янаас саа дамбуу юм би чав гэсэн шүү дээ тийм үү. Тийм. Тэгээд ондогжинд яаж үзүүлсэн гэхээр 1-9 дугаар газрын ёнжин бол 1-9 дугаар газрыг бол ёнжингийн гоноо ганцхан 10 дугаар газрыг ёнжингийн гоноо үзүүлээгүй харин танижин гоноо. Тандийнх нь үүднээс бэлэг чанарын үүднээс 10 дугаар газрыг ёнжингийнх нь үүднээс үзүүлэв. Тийм учраас хажиг энэ дээрх яриад байхгүй. 10 дугаар газарт чинь тэгвэл ёнжин гэж байхгүй мүү? Тэ? Ёндон зогва мазуува ёнжин гэж байхгүй мүү гэхээр байгаа. 10 дугаар газар чинь төвчих ёстой төвчгтүүнч гэж байгаа, олох ёстой эрдэмч гэж байгаа. Цаа жувагийн 10 дугаар газрын одоо тэр бодисодвагийн сэтгэлд бол төвчих ёстой тэр шидэв прамо гэдэг чинь байгаа шүү дээ гэж яриад байгаа шүү дээ. Яриад байна шүү дээ тийм үү? Прамо юу гэж чаян дэ явартал цаа жуви ишээ яна цаа жуви ёнжин янго гэж тийм ээ. Цаа жувагийн тэр ишээ буюу тэр бэлгүүн нь бол тэр чи юу юм гэхээр цаа жуви ёнжинго хэлж байгаа маа. Ёнжинго.
Эртэл саагүй ишээна саагүй 연준 인거위치 대사 헌나래 хажиг үргэлжлүүлээ саажуви 연준 донжижин жэнжин гав дамбун шүнцэг явуулт. Тэр 10 дугаар газрын 연준 үзүүлж байгаа ондог жингийн гав дамбын шүнцэг байна уу гэж. Саажуви 연준 тэгвэл та байгаа гэж. Тэгвэл тэр ондог жинд чинь 연준гийн үзүүлсэн үг нь аль юм бэ гэж. Загуу дайнэ гэд энэ үг чинь 10 дугаар газрыг үзүүл. Тэгээ эн чинь муу юм уу? Хажиг бол бас айхтар асууж байгаач тулгаж. Сагуудын дан бортол дэдвэ шиг байна. Тэгээ саажуа 연준гийн гоноо тэгвэл үзүүлж байгаа. Загуу дайнэ гэдэг чинь бол 10 дугаар газрыг үзүүлж байгаа шүм муу юм уу? Нэг ёсондоо энэс өөр байхгүй штэ гэж тулгаж байгаа байхгүй юу? Байвал энэ биш бол өөр байхгүй штэ гэж. Тэгэхээр аралаг бол юу гэж юм гэхээр тийм ээ наадах ч мөн тантай санал нэг байна. Загуу дайнэ шин гэдэг чинь бол 10 дугаар газрыг үзүүлж байгаа. Ондог жингийн авдамбун үг нь муу юм уу гэж. Дөнгөд үргэлжлүүлээд хажиг юу гэж асууж байна. Тэгвэл эн чинь 10 дугаар газрыг 연준гийн гоноо үзүүлж байгаа юм уу гэж. 연준гийн гоноо үзүүлж байгаа юм уу? Та энэ сагуу дайнэ гэдгийг та 10 дугаар газрыг үзүүлж байгаа ондог жингийн шүнцэг мөн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр мачо гэж. Тийм ээ. Саажуа 연준гийн гоноо дэм бартал дөдвичэрна мачо. Үг нь 10 дугаар газрыг үзүүлж байгаа үг нь мөн билээгээд үзүүлэхдээ заавал 연준гийн гоноо үзүүлэх албатай болов. Дэ минутэ дэ саажуа санижин гоноо дэм бич. Тийм ээ. Дэ минутэ гэдэг нь үргэлжлүүлээд хэлж штэ тийм ээ. Та дөө гэж болохгүй саажуа санижин гоноо гэж үзүүлсэн гэж та өмнө хэлсэн штэ. Тэгэхээр нь мачив сонсоо мачаа бартал жир саажуви 연준 ёжжанс. За одоо үргэлжлүүлээд тайлбарлаж байна. Тийм ээ. Ер нь бол 10 дугаар газрын 연준 гэж бол байх нь байдаг юм аа. Тийм ээ чинь. Тэрийг бол сагуу дайнэ ишээний химээх тэргүүтээ шүнгээр бол ондогжинд үзүүлсэн. Боловч шүндэ саажуа чадвин цэ гэж бол ондогжингийн шүм маань 10 дугаар газрыг номнох үедээ бол 연준гийн гомоо мишижин санижин гоноо шадвала жумцондон говоо байгаамаа. 10 дугаар газрыг 연준гийн үднээс санидхийн үднээс үзүүлсэнд бол учир шалтгаан гэж байгаа юм. Онцгой бас нэг шаардлага байгаа. Говаа миксегийн говаа ёвичэр. Ёвичэрдээ юу юм гэхээр саажуа дела ажасагуи 연돈 нам ярпилжин зүлдүү дэмбэр дугаадан гэж. Тэгэхээр 10 дугаар газар гэдэг маань бол өөр онцгой тохиолдол. Тэр нь яах вэ гэхээр нөгөө урдлын одоо нэгээс ахуулаад 9 газрын тийм ээ эрдэмүүд бол дээш ингэж аривдаж ингэж бүрэн гүйцэд болсоор байгаад ирж байгаа ийм газар. Тэ? 연돈 нам ярпилжин зүлдүү дэмбэр дугаа. Тэ? Тэр нь утга нь бол гэсэн санаа шүү дээ тийм ээ. Нэгдүгээр газрын эрдэм төгсөж тийм ээ. 연준 톱ор зог бадан саадамбун 연준 톱ор зог бадан саадамбун 연준 зогбор товаадан саадамбу тарчимба хоёр бол ялгаатай гэсэн тийм ээ. Эдгээр эрдмийн бүрэн гүйцэд олсон ч гэсэн тарчимба байх бол чаваа байхгүйсэн шүү дээ. Сая өнөөдөр тэр ихэнд ярьсан тийм үү? Ихэнд ярьсан. Тэгэхээр бол яг үгээр нэгдүгээр газрын төгсгөн гэдэг чинь бүр эрдмийн бүрэн гүйцэд олохоос гадна тэр өөрөө газрыг тарчигнаад гаглаад ингээд хоёр руу шилжин гэсэн шүү дээ. Хоёр руу шилжихдээ нямшгаас нямшруу. Их мэтлэнгээр 9 газар бол ингээд бүр яг бүрэн гүйц. Тэгээд ёстой хаалгыг хаагаад гэдэг шиг ингээд гаглаад тарчигнаад тийм ээ. Тарчимба тийм ээ. Тарчимба буюу бүр эцэс чанд нь хүрээд ингээд одоо төгсгөөд ингээд ирж байгаа. Тэгээд яах вэ? Цаашлаад саажубын гоноо жанчуусын би саашээ мэбэр дугын говоо юу вэ? Тэгэхээр 10 дугаар газар дээр бол 연준гийн үднэс таны маягаар нөгөө эрдмийн олоод төвчтгөөнийг төвчээд эрдмийн олоод төгсгөөд ингэж яваад 9 газрыг яг энэ зарчмаар үзүүлсэн мөртлөө 10 дугаар газрыг ингэж үзүүлээгүй ч юу гэхээр 10-ыг тэгж үзүүлчих юм бол дахиад цаашаа явах хэрэгтэй юм шиг ойлгох гэдэг байна. Тэгэхээр тийм биш ээ. 10 дугаар газрын цаана дахиад бодисодын одоо явах тийм газар гэж бол байхгүй маа гэдгийг мэдүүлэхийн тухайд 연준гийн гоноо номноогүй санижин гоноо юм байна гэж. Ингэж энэ бол үнэхээр юм. Одоо ёстой нөгөө тавла хайваа гэдэг тийм ээ.
арганд мөрөн уран аргатай шиг одоо ингэж за цааш дажасаагүй ян ёдэ гэж. За дажасаагүй энэ юу гэж байгаа юм гэхээр мямба саажад жанчуусэмбийн саагуула тэгчинжийн саашээ жигдүү жавана гэж. За дажасаагүй гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Гурдугаар газрыг олохын тулд одоо нөгөө урд нь олох ёстой тэр 9 газар гэдэг байгаа чи юу гэхээр мямба саажад тийм ээ. Мямба саажад доорд одоо 8 газар гэх юм уу доотлын одоо 8 газар. Тэрнээс биш сайн муугийн тухай яриаггүй шүү дээ энэ мямба гэдэг тийм ээ. За тэгээд бол гэдэг юм уу эсвэл одоо баг гулгины ч гэдэг юм уу. За мямба саажад тэгээд жанчуусэмбийн саа 9 байгаа шүү дээ. Бодисатын одоо 9 газар байна шүү дээ 10 дугаар газар. Тэр 9-ыг бол 1 гэж тоолж. 1 бодисатын 9 газрыг бол их хөлгөний газар гэж 1 тооцоод ингээд нийлүүлээд нөгөө мямба саажад дээр жанчуусэмбийн саа гүү байгаа шүү. Тэрийг 1 гэж тоолуулаад ингээд дажасаагүй гэж. Дажасаагүй. Ингээд одоо юу гэж тэгчингийн саа хэмээн 1 одоо тооцоод ингээд дажасаагүй гэдэг чинь бол ингэж тоолж байгаа маа гэж. За мямба саажад ёддэ. За тэр мямба саажад гэж хэлжсэн тэр 8 газар чи юу хэлж байгаа юм бэхээр ригжийн са, жадвийн са, тонвын са, сравын са, очигдон барилвын са, жавадовын са, нянтойжийн са, ран санжээжийн са гэдэг энэ 8 газрыг бол мямба саажад гэж хэлж байгаа маа гэж. За дэ намжин онзын ёддэ гэж. За тэдгээрийн одоо юу гэж таних вэ гэвэл Шива додва жигүүвийн тийм ээ жигүүвийн нянтойжин жорлон тэргүүтэй 8 байв. 8-ыг хэлж байгаа маа гэж. Шива додва жигүүва буюу тийм ээ шива нянда тарва дондунирва рани жигбүүн чидүү хүн өөрийнхөө тухайд тийм ээ нянтойж одоо зам мөрдийг бясалгаж байгаа баг гулгны Сарвака Прадика Будда гэдэг тийм ээ нянтой аранжил Сарвака тэргүүтэй за энэ нянтойгийн жорлон тэргүүтэй 8 одоо зам мөрийг бол хэлж байгаа маа. Тэрийг бол ийм маягаар нэрлэдэг шүү тийм ээ. Ригжин са, жадвин са, тонвын са, сравын са, очигдон барилвын са, жава догвын са, нянтойжин са, ран санжээж са гэж нэрлэж байгаа маа. Онз нь бол шива додоо жигүүгийн нянтойжин жорлон тэргүүтэй 8 ингээд маш тодорхой. За хажиг нянтойжин са ина мямба саажажин намцунду жүрвийн нянтойжин са юм би чавсарва мэдээдэ гэж. За нянтойгийн са байлаа гээд энэ мямба саажадын тур байгаа нянтойжин са бол мөн байх албатай гэж. Имбийн чав гэж бодох нь бол буруу юм аа гэж. Мэдээдэ мямба саажажин намцунду жүрвийн нянтойжин са ина чирон шуга, чирмион шуга, дажим суга сум Аарунгийн ондогийн говь бичиг гэж. Энэ чухал юм байна шүү. Мямба саажажин намцунду жүрвийн нянтойжин са гэдэг таны тэр тийм ээ дээр гарсан 8 газар гэдгийг нянтойгийн са, ран санжээжин са гэдгийг тийм ээ тэр нянтойжин са бол чирон шуга, чирмион шуга, дажим шуга энэ гурвын аль нэгнийх нь одоо ондог буюу лам байх хэрэгтэй юм аа гэж шүү дээ тийм ээ. За гиндүний шүү уншсан шүү дээ. Чирон шуга, чирмион шуга, дажим шуга. Яаж чирмион дажим шуга. За энэ амаа энэ говь бич. Тэдэрна дажасаагүй чадвын гав дээр шуга лагма сүмжин ондоглаа. Шуга дажасаагүй чадвын гав дээр шуга лагма сүмжин ондоглаа. Нянтойжин саашээ жигдүү дүүнэ чадвын жүмцэн ёдэ гавдийн дажасаа дила тэгва сүмжин лам миндава сүм ёдва чевэр жавын чидүү тэтэр тэмбэчэрдэ дэлбэр тусан намбар тус сүм намбар шагвар гомбис дива лагма шуга сүм шэсүм. За ойлгож байна тийм ээ. Тэр дажасаагүй байгаа тэн дотор бол шуга лагма сүмийг бол ондоглаа нянтойжин саа гэд нэг болгоод тоолж байгаа. Тэр шалтгаан нь бол гавдийн дажасаа дила тэгва сүмжин лам миндава сүм тийм ээ. Гурван хөлөгний харилцан адилгүй гурван өөр зам мөр байгаа гэж мэдүүлэхийн тухайд. За тэрний шалтгаан бол энэ дэлбэд онцгийн лүн тат тийм үү шээсүм. Оноо жанжуусэмба дажасаагүйла дацулдэ гэдэр ен шэна. За боцотоо тэрнээс яаж одоо тэр зам мөрийг болоод одоо бүрэн гүйцэд болгоод явд юм бэ гэвэл ёдэ мембин саала шитонгис дайна давадан тэгчинжин саала найна давар намшидлаа сүмбадар юм биш. За
Баг хөлөгний газрыг бол бодисодоноор бол баг хөлөгний газрыг бол шитунгийн дайнаа даваа гэж. Таньж мэдээд их хөлөгний газрыг бол яаж гүйцээж юм бэ гэхээр өөрөө тэр зам мөрөөр нь ороод ингээд өнгөрөөд. Тийм ээ. Нянто шиваа цолном гүши нэжэнэш дэз гаянд 7 хоног байгаа. Анда янда дамби түмнэн за нөгөө мочож зүйлээ. Нянто шиваа цолном гүши нэжэнэш дэз гаянд 7 пампар амшин 7 памбарж идва гэж байна шүү дээ. Бодисодон 7 памбарж идва. 7 памбарж идва. Намшийн нэжиш жигдэн дондуу задваахан гэсэн шүү дээ. Жигдэн дондуу гэдэг чинь дүлжаар жигдэн рэгжин сүм. Дүлжаар рэгжин сүм тийм ээ. Нянтой аранжил тэг чинь бүгднгийнхэн тусын тухай. Бодисодоо өөрөө хамаг амтны тусын тухаас бүгдэн юм. Тийм учраас бол баг хөлөгний одоо энэ ном сургаал энэ бүгдийг ч гэсэн бас мэдэх шаардлагатай байгаа шүү дээ. Тийм учраас бол Мэмбийн сала шитунгис дайнаа гэдэг нь бол тэрийг хэлж байгаа. Шитунгис дайнаа гэдэг. Шитунгис дайнаа. Мэдээд одоо энгийн харуугаар хэлэх юм бол таньж мэдээд ингээд өнгөрөө. Тэгчингийн салаа бол 8-5 гэж. Өөрөө тэрэнд нь зам ороод тэгэд биж бол намшидад бол зарилсан дагуу одоо тэр дагуу хэлнэ гэж. Доглон шиг лаа гэж. Суудлын юунд байна вэ? Доглон шиг лаа. Ганги санжээжин сар найва шивэн гавнаад юм би санжээжин саина санжээжин са дагвава юм би чавжан иен гавнаад юм би санжээжин са дагвава медо ше дамжаад гар ширчинжин гавсуу жодсон доо гэж. Анийг асуулт асууж байгаа юм. Ганги санжаа сарнава хэмээх үед бол айлтсан бол санжээжин са гэдэг чинь бол санжээжин са жинхэн биш юм аа. Тэгээ санжээжин са гэзгүй нэрлээд өнгөрсөн ийм бодисодын газрыг хэлж байгаа маа гэсэн. Үг шүү дээ тийм ээ. Санжээжин са дагвава юм гэдэг. Дагвава буюу мин дагва. Санжээжин са гээ нэр. Ийм гавнаад юм би санжээжин са дагвава мэдээ шээ дамжид. Тэгэхээр энэ үед ярьж байгаа ч юм бол яг жинхэнэ одоо санжээжин са бол биш юм аа. Гар ширчинжин гавсууж жодсон доо гэж. Өмнө ширчингийн үед ярьж байна те. Нөгөө нэг юу лээ? Ширчин гэд нэрлж байна. Ширчингийн мин дагваатай. Тийм ээ. Жинхэнэ ширчин биш юмнуудыг бол одоо ширчин гэж нэрлэж ирсэн. Гэж. Энэ бол Нэмбийн цогдуу. Саяын цогдуу. Тэр бол саяын Ёнжон энэ гэдэг баахан юм гарлаа тийм. Бас маш их юм байна штэ. Цогдуу өөрөө их штэ тийм ээ. Нинжээ сүмжийн цод чадвар ялгаа гэж гарсан тийм ээ. Нөгөө нэг үдээ Сэмжаан замыг минь чөл замыг минь мэгмил замыг тэгээ сүмгийн цогдуу гарсан тийм ээ. Одоо тарин яаж цогтод мичгээр ялгаанууд. Тэгээ саяын Ёнжон гэдэг хайгаа. Одоо Нэмбийн цогдуу. Нэмбийн цогдуу тондон гомбе ламдаглаа гэж тийм. Гомлом тэр. Гомбийн лам. Гомлом тийм ээ. Тондон гомбе ламдаглаа шээсоглаа. За хэмээх тэргүүтэн бол Нэмбийн цогдуу чөөж юу үзүүлж байгаа гэхээр энэ үед Нэмбийн цогдуу чөөж дүмэр ёдэ банжаан гоноо жад ёв гэж. Банжаан гоноо бол 8 байгаа маа гэж. Банжаан гоноо жад ёв. За банжаан гоноо 8 гэж байна шүү дээ. Төвчгдүүнийхээ үүднээс бол Нэмбийн цогдвын одоо ерөндөгийн одоо төвчгдүүн бол 8 байна гэж. Тэр 8 нь юу вэ? Гомбан 4 байгаа шүү дээ. Гомбан нийлүүлээд банжаан гоноо жад гэдэг. Тэрийг тэр томбон ши гэдэг чинь юу вэ? Томбон ши гэдэг чинь томбонгийн овор журвын гүнэн юм сундаг, намжин сундаг, шидэв занзан дууга, шидэв дагзан дууга. Гомбон ши гэдэг нь бол юу вэ? Гомбонгийн овор журвын гүнэн юм сундаг, гомбонгийн овор журвын намжин сундаг, гомбонгийн овор журвын шидэв занзан дууга, гомбонгийн овор журвын шидэв дагзан дууга. Энэ 8-ыг хэлж байгаа шүү тийм ээ. Гол төвчгтүүнүүд маань одоо эдгээр шүү дээ. Хажиг шидэв довын онин дүжрвийн шидэв довын онин жидвийн жампагжийн чимба жансан павгийн лам гэсэн үг шүү дээ тий. Шидэв довын онин жидвийн шидэв довоо дотор чинь 2 байгаа шүү дээ тий.
шидэв занзан догоо, шидэв дагзан догоо. Энэ дотроо томбонгийн овор жирвийн гомбонгийн овор жирва гэсэн тураа бас хоёр ялгаж байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр шидэв догоон онин жидвийн Жампагжийн чимба, Нямбын цогдовжийн цаны сэрва мэтэдэ та нийгмийн барчин мяламжис мангай вич гэж. Та нийгмийн барчин мялам болов шидэв догоон онин жидвүү шүү дээ, тийм ээ. Ян хажиг шидэв догоон онин жи риксүүн 8-ын Жампагжийн чимба. Нөгөө саа нийвага оруулахын тулд риксүүн 8 оруулах тийм хажиг маа. Шидэв догоон онин жи риксүүн 8-ын Жампагжийн чимба дэ дийн цаны сэрва мэтэдэ ансагийн дамд онсон дуудаггүй жансан жин тонломжис мангай вич. Ансгийн дамд онсон дуудаггүй жансан тонлом болов шидэв догоон онин болохгүй шүү дээ. Одоо умаар амжидгүй ясна ч. Тийм учраас болохгүй байна гэж тийм ээ. Эдгээрийг ойлгож байгаа тийм ээ. Шидэв догоон ойнинжийн гэж шидэв догоон ойнин болох хэрэгтэй байна ш. Тэгээд тэрний рикс 8-ын жансан баг болвол юуны Нямбын цогдвын цаны тэгэхээр ганцхан дагмад онсон дуугийн жансамжийн томлом болвол шидэв догоон ойнин гэж. Аранлугны аранлуг бол өөрөө юу гэж тавьж байна гэхээр шидэв догоон Нямбуу жидвийн Жампагжийн чимба гэж. Шидэв догоон Нямбуу жидвийн Жампагжийн чимба Нямбын цогдвж цанид даа гэж. За энэ одоо цанд энийг чийж. Рангийн ойгуулчин банжир жүрвийн шидэв догоон ойнын жидвийн Жампагжийн чимба авдэр онгойсууд би Нямбын цогдвжийн цанд даа гэж. Авдэр онгойсууд юм. Нямбын цогд. Жир Нямбын цогдвг үйл энэ авдэр онгойсууд юм ба. Яг одоо ярьж байгаа шууд үзүүлж байгаа тэр бодиттой үзүүлж байгаа Нямбын цогдвж бол юу? Рангийн ойгуулчин банжир жүрвийн шидэв догоон ойнын жидвийн Жампагжийн чимба даа гэж. Томбон догоон Нямбын жидвийн Тэгчинжийн Дэмбан ондог те томбон Нямбын цогдвжийн цанд даа гэж. Тэгэхээр Нямбын цогдв буюу ерөндөг болж байгаа нөгөө муу сэтгэлүүдийг дарж байгаа тэр байдлыг хэлж байгаа шүү дээ. Ерөндөг болж байгаа. Тэгэхээр эн чинь бүхэл одоо замуудад ингэ байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр сургаалаар явж байгаа учраас нөгөө 84 мянган муу бүгдийг одоо үнд хөрөнгөөр нь ингэ алга болох байна. Тийм учраас тэр бүгдийн бодлуудыг тохиолж шүү дээ, тийм. Томбон догоон Нямбын жидвийн Тэгчинжийн Дэмбан ондог, тийм. Томбон гэдэг чинь тонломын одоо банжаг томбон гэж байна. Тэр томбон догоон Нямбын жидвийн Тэгчинжийн Дэмбан ондог гэдэг чинь Тэгчингийн тонломыг хэлж байгаа. Дэмбан ондог. Дэмбан онсон дуугийн лам гэсэн үг шүү дээ. Үннийг илтэд одоо онж таньж мэдсэн лам. Анхлан одоо хоосон чанарыг нүдээр үзсэн шиг одоо тодорхой харж байгаа учраас тонлом гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Үзгүй мөр. Хоосон чанарыг бодит байдлыг тэр одоо хөөргөжсэн бол андуурчин дүр төөрөлдөжсэн юм. Тэрэн дээрээс улбаалал нөгөө нэг цүмийн ижигийн намдаг өрөөд тэгээд л одоо нөгөө хамаг одоо үйл маань дэсгдээд байгаа шүү. Ариун бусыг ариун сайхан ухааг нь түрээд тэгээд минийх чинийх тэгээд л одоо махтан шунаад уурлах бүгд тэрийг ганц одоо яах үнэн байдлаар үннийг нь таних. Тэр ууч шунаадах байхгүйсэн юм байна. Уурлах юм байхгүйсэн юм байна. Эндүрчсэн юм байна. Уруу бодсон байна. Шиг дөөрөл гарах. Анхлан тэр хөөрж андуурснаа бол нүдээр үтсэн шиг үзэж байгаа учраас он лам үгүй юм уу. За тэрийг бол танд нь бол Тэгчинжийн Дэмбан ондог бол Тэгчин тонломжийн тийм ээ. Тэгчин Дэмбан ондог тонломжийн цан Тэгчингийн Дэмбан ондог Тэгчин тонломжийн цаны салам дээр тэгээд ерөнхий зүгээр тэгээд тавьсан байдаг тийм ээ. За томбон Нямбын цогдвжийн цанд томбон Нямбын цогдвжийн цанд бол гэж. За гомбон догвын Нямбын жидвийн Тэгчингийн жаалан ондог учраас гомбон догвын Нямб. Гомбон догвоо гэдэг чинь гомбонгийн гомбонжийн овор жүрвийн нөгөө шидэв занзан догба, шидэв дагзан догба байгаа шүү дээ, тийм ээ. Тэр гомбон догба. Гомломын банжаа усан гомбон. Энэ дотор догба. Догба юм ба нэг юу байх вэ? Шидэв занзан догба, шидэв дагзан догба. За тэрний Нямбын жидвийн Тэгчингийн жаалаа ондог бол Тэгчингийн жаалаа ондог гэдэг. Гомломын цан. Гомбон Нямбын цогдвжийн цан. Тоонаарэ жигэл шадваана мэтэ бартаа. За аранлаг цандаа тавьсан чинь хажиг юу гэж байна. Эний ярьж байгаа чи юусоо байна гэж. Тэ бартал Тэгчинжийн тонлом намдул ламдон. Гомлом намдул ламжи мангавичэр шана жом мэдээ гэж. За тэгчин гомлом намдул лам тэгчин нөгөө нэг гомлом намдул лам бол таны тавьсан тандын бол одоо таваа байхгүй байна. Мачин юм уу болж байна.
чинь үгүй гимгүй гэж. Жоо мэдээ Дэни Рембашин Томбон Довбадан. За Томбон Довба гэж байгаа. Томбон Довба таксрэмбийн нямбуу юм бичээр гэж. Онлом намдал ламына Томбонжийн таксрэнгийн нямбуу юм шүү тийм ээ таксрэнгийн. За Дэни Рембашин гэж нэ нөгөө юу дээ Томлом намдуллам Гомлом намдуллам бол Рембашинду Башинду Томбон Довбадан Томлом намдуллам Довбадан Гомлом намдуллам Гомбон Довба таксрэнгийн нямбуу юм бичэрдэ сан авийн ишээ Догда тасрэмбийн нямбуу юм бичэр тэртэл сан авийн 연준 чадвана шинжилог лонген даны шэдан дэлбэр логбор даваалаас үгүй лодон юм бадан шисү гэж. Энгийн гол нь бол анжаа чад нэ хонши гомбон юу. Тэгээд сан аваа 5 дугаар газрын гишээ Догда тасрэмбийн нямбуу юм гэж тэртэл сан аваа юм. Манай чи эдгээр бол доор одоо дараагийн өөр Чидүү жадан нямны дан гэж. За энжин дуу. Тэгээ одоо ингээд цогдов энэ хүрээд өндөрлж явахгүй юу? Цогдов болвол арчин чөдөнгийн цогдов бол энэ хүрээд. Хамгийн сүүлд нь одоо нямбын цогдов яа. За одоо энжин дуу тийм ээ. Тэгээ годов, зүгдв, цогдов, энжин дуу гэдэг дуу шиг байгаа. Тэрний энжин дуу. Чидүү жадан нямны дан хэмээх төргөтэй тийм ээ. За энжин дуу чөөж дүмэр ёдэ эвэр жун сан гона чэвийн жад ёвич гэж. За энжин дуу дотор бол олон байгаа. Эвэр жун сан гона, эвэр жунса тийм ээ. Эвэр жунсагийнхаа үүднээс бол 8 байдаг юм аа. За намчин дуу дом месаврын эвэр жимбэр жидвийн дагсан ишээ энжин дүүвийн цанид гэж. Намчин дүү дом месавар гэдэг чинь одоо тэцэн медур гэсэн. Эвэр жимбэр жидвийн дагсан ишээ буюу намчин дүү тэцэн медур нэг ёсон доо тийм. Одоо энгийнээр хэлвэл намчин дүү тэцэн медур нэвэр дүү товр жидвийн дагсан ишээ. Нэвэр дүү товр жидвийн дагсан ишээ л гэсэн. Тэрийг бол энжин дүүийн цанд гэж. За тэгсэн чинь хажиг юу гэж байна? Намчинжийн бревер жүрвийн саажадвийн ишээ чөжин дүү сунна пемба мэддээ. Чөжин дүү сунна пемба мэтэдээ гэж. Тэла долен донтун тэви чирдэ санжаа пагвын бревер жүрвийн жансамжийн жансамжис санжаа пагвын гомбон ондо жидвичэр. Гэж. Энэ бол амархан байт тийм ээ. Намчинжийн бревер жүрвийн гэд ороод ирэхээр л тэгээ ойлгоо. Намчинжийн бревер жүрвийн цаа жадвын ишээ чөжин дүү сүннэ пемба мэдээдэ. Тэгээ нэг ёсондоо ингэсэн үг шүү дээ. Сая юу болоод өнгөрөөхөр намчин дүү дом месавер эвэр жидвийн дагсан ишээ энжин дүүвийн цанид даа гэд тавьчихлаар хажиг тэгж штэ. Тэгвэл намчингийн бревер жүрвийн саа жидвийн ишээ чөөж 8 дугаар газрын ишээ бревер жүрвийн штэ. Ишээ чөөж намчин дүү дом месавер эвэр жидвийн дагсан ишээ ямбартаа энжин дүүва юм бэ чарэр гэж. Мачуу штэ. Санжаа пагвын бревер жүрвийн санжаа пагвын бревер жүрвэ гэхээр өөр болчих шүү дээ. Тийм үстэй. Бревер жүрвэ гэж эхлээ санжаа пагва. Тэгээ номоо. Тэрний ном дагуу явж хагаад тэгээд одоо жанжуулсан баа болоо. Тэгээд дараа нь бурхны хутгийг олох. Юу вэ? Тийм үү? Тийм ээ. Намчингийн бревер жүрвэ. Гэтэл одоо эхлээд нэг бурхан залраад тэр бурхан номоод тэгээд одоо 8 дугаар газрын одоо бод садва болж болно шүү дээ. Тэгээд тэр бод садва чинь тэгвэл нөгөө намчингийнхаа юу юм уу? Намчин товлох эвэр жидвийн дагсан ишээ юм уу? Юм уу? Бараг тэрний жүү юм би чир гэж хадаа шүү дээ, тийм ээ. Ийм бараг жожин нөмэш дүрэн. Тэр тавьсан л байна. Санжаа пагвын бревер жүүийн жансамжийн гомбон онд бичэр. Тэр мараваа гэж. За гончгсум ингээд энэ чи юу болж байна? Тэр мараваа гэд ингээд ав дамбуу парчин тажид энэ үрээд
Янжин дува энэ хүрээд. Одоо энэс хойшоо бол ингээд нөгөө аяа цондон шидэн шонуудаг дожид вангийн норвол лэндод наа гэж тэр эрднийг авахыг хүсвэл эдүүн хави сүншин юрсунла тэгшид галлан жамцоо патаан ёг гандаг паргдаг төвчүүн тэгвае ингээл завум гамар жаваадаг тэгшид Омаа тагдуу гогоо шиэг тэгэн дүгчүүн сэлва турван шээж авааны бол аргавжи нямгаав ав дамбоо галан гаави найла жадва рава замшиг шато бүтүүн хойм түтээс аваамаа энэ шүлэг нь гоё угааз цондон шив аяа шээд нуудаг дожид вангийн норвуулын дотнод itүүн хайвын сүншин өрсөнлаа тэгшид галан жамцаа галаад аялж байгаа шүү. За гандаг паргдаг төгчүүн тэг баяа гэж. Хэрвээ хин нэгэн болвол одоо харахлын одоо ийм хорт усны эдэн таар тийм ээ хорт усаар болвол дүрхнийхэн одоо бомбыг дүрх юм болвол тэгшид Омаа тагдуу гогоош гэх хайн зарлиг үдсэн даруйдаа бол үүсгэж ах мөн дүгнээс бод тован ах бол тэр нь одоо эрдмийг авах энийг одоо тактик юм усуд бол их далайд аялаад эрдэнэ олдохтой энэ одоо зарилгын одоо эрдмийг олохыг залуус бол дожид вангийн норвуулын үнийг үз таньж мэд юм оюуныг үзэн одоо тэр эрднийг авахыг хүсвэл идүүн хави сүншин гэж иргэдийн одоо зарлиг өргөн одоо очоод тэгэд бол энэ сайдэрнэ тэгэд одоо алдаа эндэгдлээ бууж хариулж одоо онж таньж мэдэж авах далайн одоо тэгээ уран яриус за ингээд бол гав дамбуу юу ингийн одоо нэгдүгээр бүчин одоо юмдан сэлвэд сондог гав дамбуу бол харчин жидунтай харчин таажуудтай энэ олон сарын хугацаанд бол дүүрлээ их баярлалаа харчин гав дамбуу гэдэг бол харчингийн талан шүү дээ одоо үлдсэн 7 бүлэг нь бол Ром энэ юу үуч чагцаалаа ангил одоо миний барам намдаг хамаадан тэ энэ уншиж тийм энэ нөгөө нэг PDF энэ ард нь ламаадан гомбоож эзэн жамын янда гүвис чагцаалаа ангил одоо миний барам миний донгод ижи туграл левгамз яндаг сэрдээ зонрон май дүн сэрбит тугунда бүрдэг яндаг дүүж яндан сум бөгдөж чардаа юмн дайжи жав олцож байраг мөнсөл дүүнэн чиний ч оцод арилтын одноо дагжин саажуу татсан ямдан лөөс тасран туоогу өпрөг жуудан жүний жамбра аглоо мөнсөл би янлаад онуунгула чаваавуу яруудамаар авчилж тэн сүнжин дамби янлаад дэдэн чөжи чаруу оцоржи аглоо дэмэг мөн бараасан аадан данжин шүмлэг догвое одоо бэвэ наваа залдуусвал юмдан янсал дэмэ гэж байгаа шүү дээ. Юмдан салви дэмэ гэвэл жидунгийнх чин тааждыг бол юмдан янсал дэмэ гэж авала гав дамбон таажд онгор авжин марава банчин сономдаг яваа хамаадан мэлтэр би аншиг бо тэр за гавнева амшид нэмбо жинжин дон дэглэм шин дус салварч чадвин юмдан
янсэл дөмөө шээж аваалаа. Гав нийвийн тааж өшөө. Ингээд ламши чадвын цамжир намба тамжи чимбаны догвани шэсүүжин гавсуу журватан тааж дамбооны намчин жижээсүү ламши чадвыг жумцсан ётэй. Намчингийн дараагаар ондогжингийн гав дамбуу болвол намчин үзүүлсэн шүү дээ те. Намба тамжи чимбаны чинь гавтай дамбаа уу гэдэг ондогж те. Тэгээд намчин одоо номсны дараагаар ламши номсон учир шалтгаан нь юу гэхээр ламсумжийн рэг зовгор гомбын ламши матубар намчин метоби жумцэнжис тэдэр шат. Ламсум нянтожийн лам, аранжилжийн лам, тэгчингийн лам энэ бүгдийг болвол бүрэн гүйцэд бяцлахах энэ ламши гэдгийг олохгүйгээр бол бурхны хутгийг олж чадахгүй ийм учир шалтгаан байгаа учраас бол намчин гэдгийн дараагаар бол хүн юм. Ондогжин яагаад намчин гэхлээр номлосон бэ гэхээр барайв үр дүн энэнийг үзсэн үр дүнд нь бид нар намчин болох юм шүү гэдгийг мэдүүлэхийн тухайд тийм ээ. Хамгийн үр дүн зорилго маань энэ юм шүү гэдгийг таниулахын тулд ихэд намчин айл тийм ээ. Намба тамжиж гавыг. Тэр зэрэг бол ондогжингийн шав бол өв төгөлдөр 50 бол дур орох. Тай болох, сонирхолтой болох, дур сонирхол нь төрөх. Бүжиг. Тэгээд бол ондогжинд бол сонсох санах төгөл бяцлах юм бол юм аа гэсэн. За ингээд бэлэг дэмбэртэй ингээд гам яваага. Ингээд өнөөдрөөс хичээл бүрдээд